Энх тайвны чин зургийн зохиол амлалт. Хаврын адаг цагаар миний амралтын өдөр таарч би гэдэг хүн эхнэр хүүхдээ дагуулад аавынх руугаа явлаа. Уг нь ямар хөдөө гадаа явж байгаа биш, ердөөл хотын цахад байдаг аав дээрэн очино гэдэг асуудал биш ч гэлээ ер ойрд очоогүй санагдана. Өнөө өглөө аавтай уцаар ярихад ханиаж бөхшүүлээд би энэ нэг л янзгүй байхаар нь инхүү очихоор явж байгаа минь энэ. Аав маань өдгөө 60 насыг шувтарч байгаач хинч харсан 50 төгөжгүй гэмээр тун ануухан харагддаг хүн л дээ. Бүр толгойд нь нэг чирхэг цагаан өсгөө гэж бодохоор тунч сайхан санагддаг шүү. Намайг баг байхад аав минь их л хатуу ширүүн хүн шиг санагддаг байж. Нэг л тийм зандрангуй яриатай, хоолойны өнгө нь бас чанга байсан юм уу та. Нэг зүйлийг бариулж хийлгэхээр заавал дуусгуулж байж санаа намарна. Өөрөө ч бас аливаа зүйлийг дуусгаж байж ард нь гардаг хүн болохоор л адил шаардлага тавьдаг байсан биз. Аав маань арх дарснаас хол байсан хэдий ч тамхиг бол харин ч баагуулдаг хүн шүү. Муу ээж минь яг жилийн өмнө бурхан болсон юм. Тэрнээс хойш аав минь гэрэн сахиж ганцаараа үлдсэн бөгөөд байранд амьдарч чадахгүйгээд манад ирээгүй л дээ. Эхэндээ би ойрхон эргэж очдог байсан ч сүүлдээ сардаа нэг л очиж ихэвчлэн уцаар ярих төдий болсон байлаа. Ягаад ч юм өнөөдөр аавын минь дуу хоолой өөрийнх нь биш юм шиг цөөнгөцсөн өнгө аястай сонсогдсон тул олон зүйл ярьж чадалгүй уцаа тасалсан юм. Очих гэж байгаагаа хэлэхээр эргээд залгсан боловч холбогдох боломжгүй болохоор нь хэрэнтэй яарсан ч үд хивээсэн хойно хөдөлцгөөсөн юм. Ингээд аав нь тэрлээ. Үргэлж цэмцгэр эмх цэгцтэй байдаг хашаа нь хогшороо хийссэн хөглөрсөн харагдаж байлаа. Аавын хуучин байшин, миний өсөж торинцсан өргөө минь. Гаднах шавар нь энд тэндээ норж дараанх нь ярзаач харагдана. Дээврэн дойс сууж урд цонхнууд нь яаж ижээ. Уг нь энэ зун аавда тог тухтай шинэ байшин барьж өгөхөөр төлөвлөж байсан юмсан. Тэр ажиллаад яаравчилж эрт эхлүүлэе гэж бодсоор орцголоо. Цагаан судалтай срочкын самсан дээр дотортой хөрөн хантаа зөмссөн аав минь галаан өрдөн зуухныхаа урд сууж байлаа. Үс нь бууралтаагүй хэдий ч орой дээрээсээ их шингэрсэн харагдана. Бидний орж ирэхийг хараад сандран босож их л хөөрцөглөн хоолцай болов. Дөнгөж орж ирэхэд нүдэнд тулсан гуниг харавслаар дүүрэн байсан харц нь одоо өнгөрж ач хүүгээ өхөөрдөн толгойг нь хилж зогсно. Аа, таны бие зүгээр үү? Ойрд ажил ихтэй ирж чадалгүй их удлаа. Утсаар ярихад ханиалгаад байсан ханиад хүрээ юу аав? Гэж асуухад. За зүгээр. Хамрын ханиад нь дарлуулж байгаагүй юм цааш тач дарлуулахгүй гэж бодож байна. Харин чи наашаа ирэх гэж юунд боддог юм? Би яах болохгүй бол өөрөө яваад очих нь зүгээр. Гэж хинэггүй хэлэх нь залуугийн хэдэр зангийнх нь үлдэц мэт санагдана. Гэсэн хэдий ч ачхүүтэйг уян айланхаа өхөөрдөн ярих нь ер биш юм шиг харагдах нь сонин. Удахгүй сайхан байшин барьж өгнө аав. Дулаахан тогтой. Би нэг барилгын компанитай ярьчихсан байгаа. Зураг төлсөн ч гарсан шүү аав. Танд үзүүлэх гэсэн боловч сая гарахтаа яарад мартчихж гэтэл аав. Би энэ байшин даал амьдрын. Цааш таач амьдрсаар гэж үгээ дуусгаж амжилгүй бөхшөөлөн ханиалгав. Аав, сая авчирсан эмнүүдээс уулда. Одооны ханиад том хурдан дарж авахгүй бол өгдрээд мөд идэхгүй салдаггүй ханиад байна шүү. Гэхэд аав. За, би өөрийн биемэд нь зүгээр. Гэхдээ ойрноос муу ээжийг чинь зүүдлээд өөр болохгүй юм. Тэгж байгаад гантун хүрээ ормоор байна. Гэж гинт аятуу хоолоогоор арга дунгуй өгөөлөв. Хойморт буй ээжийн зургийн өмнө зул бадамлан асахыг харвал аав өдий хугацаанд энэ зулыг огт таслаагүй байх гэсэн бодол төрлөө. Аав минь хэдий хэдэр догшин зантайч ээжийн өгнөөс огт гарч байгаагүй би мэднэ. Өөр хинтэйч байсан нудраг зөрүүлэхээс буцадгүй хүн ээжийн ганц өгний өөдөөс тайлбар тавьж байсныг би лав сандгүй юм. Ээжийг өнгөрөхт нь хойноос нь нэгч дусал нулимс унгаагүй шүү. Учир нь гэвэл ээж нас барахынхаа өмнө аавд битгий уйлж унжаад хүүхдүүд зовоогод байгаарай гэд хэлчихсэн байж. Гэвч сэтгэлээ хэрхэн барьж нулимсаа хэрхэн залгиж байсныг би мэдэж байсан юм.
Аавыг маань мэдэхгүй хүн хөндлөнгөөс харвал ууртаа догшин хэг ёг хийсэн хөгшин өвгөн гэх. Харин надад бол хайр сэтгэл амлалт нь дан үнэнч чин шударга жинхэнэ эр хүний дээд гимээр санагддаг байлаа. Бид хоолундаа идэж уугаад явцгаахаар болов. Аавыг цуг явъя гэсэн боловч зөвшөөрсөнгүй. Харин маргааш өөрөө яваад очно гэж хэлээд үлдлээ. Маргааш нь ажлын цаг заваараа аавыг тосож уулзаад гандан орж ном уншуулахаар явцгаав. Гартаа нэг ууттай зүйл барьсан харагдана. Явах замд аавын үг дууцөөрч харцсан нэг зүйлийг тунгаах мэт ургаш аниргүй ширтэнэ. Тэгэд хүрх газраа эртэл "Чэ машин дан үлд. Би энд танд хүнтэйгэн уулзна" гэж хэлээд буучхав. Хамт ном уншуулна гэж бодсон би гайхсан хэдий ч үгнээс нь зөрч чадсангүй. Тэгсэр бүтэн цаг хагасын дараа эргэж ирлээ. Энэ үед миний ажлын цагч хэцүүдсэн байв. "Аава, та манад очиод байж байх уу? Та харин гэвэл би орой хүргээд өгье" гэж хэлтэл аав. "Чи ажиллаа л бод. Би эндээ сая явчихна" гэж хэлээд буучхав. Би хойноос нь "Аава, би хүргээд өгье" гэж хичнээн дуудсан ч эргэж харалгүй явж одов. Тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа аавын минь бие гинэт муудаж эмнэлэгт хүргэхтлээ. Уушигны хадгалгаа нь хүндэрч тун найдваргүй болжээ гэдгийг эмчээс дуулаад миний ухаан санаа балартж эхлэв. Харамсал, харуусал. Эртхэн эмнэлэгт үзүүлэх миний аав да. Эмч дагуулад очих миний аав да. Би ямар муухай ачлалгүй хөхтөв. Одоо би яах вэ? Хүүн одоо яах ёстой? Аавын минь ажил явдал болж өнгөрлөө. Юмс хэтэрхий хурдан хугацаанд болж өнгөрөөд яг юу болоод байгааг ойлгох чадал надад үнэнтэй үлдсэнгүй. Гагцхүү. Нэг л ботол эргэлдэн. Аав амьсгал хураахаас өмнөх нь гандангийн зүүн хашааны залгаа айлд очиж уулз. Миний таньдаг лам бий гэж хэлсэн үг нь л толгойд эргэлдэнэ. Тэр даруй хэлсэн ёсоор нь хайж очиж уулзлаа. Үлэмчгэн биетэй, дулаан харцтай, сайхан энергитэй хүн намайг тосч уулзав. Тэр хүнд аавын тухай хэлээд өөртөө нь уулзах ёстойгоо дуулахтал над руу удтал ширтэн суусны эцэст сая нэг ам нээж "Аав чинь миний багын анд нөхөр минь байгаа юм. Хөөхий минь ингэж явах гэдэл саяхан надтай ирж уулзчээ дээ. Аав чинь цагта иймчээр яваагүй юм да. Бид залуу занд насанда их л божигнуулж явсан улс шүү дээ. Зодоо зохион хийж хэрэг төвхт их л орооцолдож явлаа. Жухамтал өнөх атман гээ чинь явсан байх та. Нутагт минь бид хоёрыг таньдгүй хүнч гэж өгөө байлаа. Зарим нь ад үзэн, зарим нь хүндлэл үзүүлнэ. Гэхдээ л бид буруу замаар л явж байсан хэрэг шүү дээ. Харин чиний ээж аав их чинь бас намайг зөв замд оруулсан буянтай хүн байсан дахөөрхий. Ээж чинь эмч байсныг чи мэдэх газар. Бид хоёр нэг удаа хэдэн залуустай эрбиран үзэлцэж яваад хоёул хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргээгдэхэд манай хүн харин эмзэг газраа худгалуулж үхэх сэхэхтээр нь тулсан байсан юм. Харин би арай гайгүй зодуур бэртэнхт айл байлаа. Тэр үед ээж чинь чадaltaй эмч байсан болохоор аавд чинь хагалгаа хийж хөл дээр нь босгосон юм. Тэр цагаас хойш тэд бэйбэйдэн хайртай болж манай хүний ааш авирч номхорч эхэлсэн юм да. Би чинь айзыгаан дагаад элдв хэрэг төвөг тарихаан болж өдгөө лам болсон байгааг чи харж байна. Амьдрал гэдэг ийм л баялаг юм шүү дээ. Удалгүй тэр хоёр маань сэтгэл санаа нийлж нэг гэрт орцгоо. Гэвч ээж чинь танхаа балмад хүнтэй гэр бүл боллоо гэж нам удирдлагаас зэмлүүлээд мэрэгжилд чинь садаа болно гэсэн элдв ярианаас залгаад эмчийн ажиллаа болж байсан юм. Ээж чинь аавыг чинь сонгосон хэрэг. Тэр хөөрхий буусгүй хүн болгонд чичлүүлээд аргач өгөө байсан байцтай зайлвал. Бидний өнгөрсөн амьдрал товчхондоо ийм л юм. Харин аав чинь өөд болохын өмнө надтай уулзаад
Энэ зүйлийг чамд өгөөрэй гэсэн юм. Маахо гэсээр нэгэн ууттай зүйл сар байв. Нээж үзвэл хос бойтог, захидал бичиг баримтууд байв. Захидлыг нь уншвал "Хөөмэн, энэ захааг унших үед аав нь аль хэдийн Тэнгэрийн оронд одсон байх вэ? Гэхдээ харамсах зүйлгүй. Аав нь захаа бичихтэй тун тааруухан хүн. Гэхдээ яах вэ? Энэ найзтайгаа нийлж байгаад хэдэн үг нийлүүлж бичлээ. Үнэнтэй бол би чиний төрсөн эцэг биш. Ээж чинь ч бас жинхэнэ ээж чинь биш. Би залуудаа хүнд хутгалуулад хүүхэд тогтоох чадваргүй болсон хүн. Гэвч ээж чинь дурлаад нэгэн сайхан бүсгүн амьдралыг бас үрэн таран хийсэн гэмт нүгэлтэн. Харин ээж чинь надад хайртай байсан. Бид бусдаас зөрөн байж хамтын амьдралаа босгосон боловч бидэнд хүүхэд хэрэгтэй байсан юм. Тэгээд л чамайг нэг айлаас өргөж авсан юм да. Харин чиний төрсөн эцэг чинь одоо том компани захирал болжээ. Чиний бичиг баримт энд байгаа. Хаягаар нь очиж уулзна биз. Чамд илүү тус болох учиртай. Ээж чинь надад хэлэхдээ хоёулаа өөд болох хүртлээр нууцлан шүү гэж захиад байсан болохоор аав нь амлалтаа биелүүлж байгаа минь энэ. Хойноос уйлж унжаад хэрэггүй шүү. Нулимсанд живдэг юм гэсэн. Тийм болохоор би ээжий чинь хойноос огт уйлж байсангүй. Энэ бойтог бол чиний аав ээж хоёроос үлдсэн зүйл. Энийг хараад чамайг таних учиртай. Миний хүү ээжигээ бүү буруутгаарай. Бүх зүйл аавынх нь буруу. Бас өдийг хүртэл чамд хатуурхаж байсныг минь уучлаарай. Чамайг амьдралд хаттай сайн сайхан яваг гэсэндэ аав нь өөрийнхөө мэддэг аргаараа өсгөж байгаа минь тэр л дээ. Анх чамайг ирдэг өдөр аав нь хязгааргүй их баярлаж хорвоо дэлхийг цуурайттал би аав боллоо гэж хашгирч билээ. Хөөрхий ээж чинь биднийг хараад л нүдэнтэй нулимс цэйлэгнүүлэн инээмсэглэн зогсож байсансан. Одоо өрөм нь алцахгүй. Аав нь ээж рүү нь явлаа. Цаашид би тэр хүнгүүгээр амьдрч чадахгүй юм байна. Бид хоёрт өрмөн болж ирсэн чамд баярлалаа хүүмэн. Баяр та утга учир минь гэж бичсэн захаа байлаа. Иш аав минь те. Урд нэг ч удаа аавын хүү миний хүү гэж дуудаж байгаагүй хүн. Энэ захаан дээр ямар их аавын хүү гэж бичээ. Үгүй те, үгүй. Энэ хорвоо дээр ганцхан та хоёр минь л миний жинхэнэ аав ээж хоёр минь шүү дээ. Надад эрт хэлсэн ч би хизээч та хоёроос нүүр буруулахгүй шүү дээ. Аав минь, хүүгэн өршөө. Таныхаа зүрх сэтгэлд хүүчин болж өсөж өндийчхөд. Таны ачийг хариулж чадалгүй буцаачхаад яаж өөр хүнийг ааваа гэж дуудаад очих юм бэ? Аава, миний цор ганц аав миньтэй. Дэлгэр талын цэцгсийг бүгдийг нь таньдаа барьсан ч энэрлэгт нь хариулж чадахгүй ээж. Дэнсээр алт эрдэнэс бариад ч ачигт нь хариулж чадахгүй аава. Зохиолыг бичсэн Энх тайвны чин зэрэг, зохиолыг уншсан Ойдвийн Батсөх.